Сайн байцгаана уу? Ингээд бүгдээрээ Semicon mini series-ийнхаа 6 дугаар дугаараар уулзж байна. За өнөөдөр бүгдээрээ Moore's Law буюу Moore's хуулийн талаар ярилцгаана. За тэгээд энэ Moore's Law гэдэг маань юу юм бэ гэхээр анх 1965 онд Gordon Moore гэдэг нэг хүн ерөнхийдөө ингээд чипний үйлдвэрлэлийг харж байгаа. За ингээд цаашдаа бол ингээд жил болгон 2 дахин өсөх юм байна. Энэ чипний нэг юм жижигхэн хэмжээнд байгаа чипний тоо хэмжээ тэр чипийг үйлдвэрлэх өртгөн угаасаа ингээд багасаал явах юм байна гэдэг тийм зөвнөлийг хэлсэн байгаа. За тэр маань болохоор өөрөө нэг юм 65 онд нэг тийм пейпер буюу та нэг шинжлэх ухааны маягийн тийм сэтгүүлд мэдээлэл гаргаад ийм болсон байна. Цаашдаа илүү ихээр нэмэгдээд ерөөсөө энэ микрочипний чинь жижигхэн хэсэг зөндөө ихээр улам ихийг багтааж чадах юм байна. Дээрээс нь энэ багтааж байгаа тэр процесс маань илүү хямдхан болоод байна гэдгийг хэлсэн байгаа. За тэр маань болохоор жил болгоно гэдэг. За тэгээ энэ маань яаж байгаа юм бэ гэхээр 1959 оноос эхлээд 60, 61, 62, 63 он, 64 он, 65 он гээд өсөж байгааг нь хараад за тэгвэл энэ өсөж байгаа нь ингээд ойролцоогоор ингэж өсөж байгаа юм чинь дараачийн 10 жилдээ ер нь ингээд үргэлжлэнэ гэд хэлсэн байгаа. За тэгээд түүнээс гадна энэ өсөлтөөс гадна ингээд нэг 62 онд ч гэдэм үү ингээд 1 метр куб дотор ингээд хэр их компонент буюу хэр их юмнууд хийж хэр их юмнууд нь багтааж чадж гинэ. Тэрнийг үйлдвэрлэж байгаа өртгөн ингээд хямдхан болж байна гэдгийг гаргацсан байгаа. Тэгэнгүүт за тэгвэл 65 онд юм байгаа юм чи одоо гэдэг 70 онд дахиад өшөө хямдхан илүү олныг багтааж чадна гэд тийм одоо тийм зөвнөл хэлсэн байгаа. За тэгээд энэ зөвнөлийгөө болохоор нэг 10 жилийн дараа ойролцоогоор 75 онд шинжилсэн. За шинжлэхдээ яасан гэхээр жил болгон даблдахгүй байна тий. 2 дахин өсөхгүй юм. Ерөөсөө 2 жил тутамд нэг удаа ингэж одоо нэг давхарлаж өсөх юм байна гэд. За тэгээд энэ хууль гэдэг юм мэдээж яг хууль гэдэг нь бол хууль биш л те зүгээр нэрлэлцэн хууль болохоос биш. Энэ маань ингээд ерөнхийдөө тухайн одоо индастри буюу те тухайн тэр компаниуд тэр ажилтдаг хүмүүсийн одоо зорилго болцсон гэсэн. Ерөөсөө л за хэдүүлээ энэ те 2 жил тутамд ингээд 2 дахин өсгдөг тийм нэг зорилготой тхийн төлөө одоо төлөвлөгөө гаргадаг тэрийг биелүүлдэг болчихсон байгаа да. За тэгээд тэр төлөвлөгөө нь бол цаашдаа үргэлжлүүлээл 75 оноос хойш 80, 90, 2000, 2008 он гэл ерөөсөө ингээд байнгын шахуу ингээд биелэл яваадсан. Одоо сүүлийн үед 2020 он 25 он гэх ингээд ерөөсөө өсөөл нөгөө нэг жижигхэн зайд байгаа транзистор буюу тэр дотор нэг чипний ингээд олон жижиг хэсгүүдийн хэмжээ нь улам их болоод одоо энэ анх одоо гэдэг нэгээс эхлээл хоёроос эхлээл 1000, 10,000, 20,000, 30,000, 100,000 сая тэгээд тэрбум болоо явцсан. Тэгээд сүүлийн үед баг одоо энэ хэд вэ 100 тэрбумд төгссөн харагдаж байна. Тэ 20 он авцаа гэхэд 60 хэдэн тэрбумыг ингээд багтаацсан. Нэг тэр одоо адилхан хэмжээндээ дотроо л багтаагаад байгаа гэсэн. За тэгээд энэ маань ингээд хууль буюу тэ Moore's Law гэдэг байгаа юм нь ерөөхдөө ингээд компаниудын зорилго болцсон. Тэгээд нөгөөх нь бас тэр зорилго нь биелэлээ болоод жигнэсээ ингээд одоо тийм биелүүлж чадаад яваад байгаа гэсэн. За гэхдээ нэг дараачийн нэг асуудал нь болохоор энэ хууль маань тэ Moore's Law гэдэг юм ер нь үхсэн үү үхүү гэдэг юм гарч ирж байгаа. Тэгэл байж байгаа л нэг гарч ирдэг. Ямар учраас вэ гэхээр энэ ингээд одоо гэдэг энэ ирчээр явж чадахгүй угаасаа худлаа болно гэд. Гэхдээ явж чадаад байгаа. Нөгөө талаас physical буюу та одоо нөгөө нэг жижигхэн болсоор агаад тэр нэг тодорхой нэг одоо гэдэг нэг дөрвөлжин зай дотор чинь багтаах боломжгүй болчих гээд байгаа. Нөгөө физик талаасаа гэдэг атомын хэмжээнд тэгээр нэг хэдэн нанометр ч үгүй тэ тэнгүүд тэрнээс илүү бага юм байхгүй болчингууд тэрнээс илүү багаар ингэж нэг дүрс хүмүүсээ гаргаж чадахгүй хэцүү болчиход байгаа. Тэгэхээр яах вэ? Тэгэнгүүт одоо энэ нөгөө нэг тодорхой хэмжээнээс илүү бага болж чадахгүй. Одоо 20 онд бол нэг 5 нанометр байсан бол 22 оноос эхлээд энэ маань бол одоо гэдэг 3 нанометр болсон. За 25 онд 2 нанометр болсон. Тэгээ одоо энэ бол ойролцоогоор 30 он болоход нэг 1.5 болно гэж яриад байгаа. Гэхдээ энэ нэг нанометр гэдэг маань юу вэ гэхээр хүний үс 70,000 жилүүдэд нанометрийн хэмжээтэй байдаг гэсэн. Тэгмэд одоо энэ ярьж байгаа нь болохоор 5 нанометр тэгээ 2 нанометр сүүл бүр 1.5 гэдэг бүр хүний үснээс 60,000 дахин бага тийм жижиг хэмжээнд нөгөө нэг хэлбэр шаардлагамар юмнуудаа хийдэг болчиход байгаа гэсэн. За нөгөө нэг юм нь болохоор жоохон хүмүүс мартах гэдэг зарим нэг өөртлийнх нь ойлголт нь болохоор өртөг байгаа. Зардал тэр нэг тодорхой хэмжээнд их чипийг үйлдвэрлэхийн тулд хэр их зардал гаргаж ийн вэ?
тэр нь цаг хугацааны ихээр те одоо нэг 2 жилийн дотор 2 дахин хямдхан болж гинөө. Тэр нь бас нөгөө талаас байнга яваалгаа гэсэн. Одоогийн байдлаар одоо гэдэг хэмжээ нь ингээ багасаар нөгөө хитрхи жижигхэн болоод үнээс цааш газар үгүйгээ зогссон гэсэн. Тэр хэмжээндээ адилхан тэр одоо гэдэг 100 мянган те 100 тэрбум транзисторыг багтаадаг байсан бол тэр 100 тэрбум транзисторыг X доллараар үйлдвэрлэдэг. Магадгүй дараачийн удаа 2 дахин бага X-ийг гоох нь $2 тийм үү. Дахиад дараачийн удаа X-ийг гоох нь 4 гээд. Тэгэхээр нөгөө өртгөө багасгаал явуудах юм бол энэ Moore's law боё те Moore's law гэдэг нь бас амьд байна гэж хэлж болох гэдэг гэсэн нэг талаас. За тэгээд нөгөө талаас өртгөөс гадна бас нэг чухал юм нь болохоор энергийн хэрэглээ байгаа. Одоо нэг хэрэг тог хэрэгжилж байна гэдэг. Тог их хэрэглэх тусам одоо өртөг өндөртэй болох гэдэг учраас тогийг бага хэрэгэлдэг байлгаж чадвал бас энэ нөгөө талаас энэ хууль чинь өсөд үргэлжлээд явах юм шүү гэдэг юм байна да. Одоо гэдэг нь тэр нэг 100 тэрбум транзистортай нэг чип нь ажилдаг. Одоо нь одоо гэдэг нь 1 киловатт ч юм уу тог ашигладаг гэсэн бол дараа нь 1.5 киловаттыг ашигладаг ч юм те 500 ваттыг ашигладаг ч юм уу. Тэгэхээр энэ маань бас айгу чухал болчиход байгаа. Тийм болохоор Moore's law маань одоохондоо бол те үхээгүй ямар ч сан байгаад байна гэж үзээд байгаа. Тэгээд одоо энэ зурган дээр харж байгаа бол энэ Apple-ийн A4 гэдэг чип ингээд тий тодорхой нэг юм зайтай явж байгаа гэсэн 5 нанометр үед. Тэгэхээр дараачийн ашиглах боломжны үгээр тэр нэг жижигхэн зайнуудыг бүхлээд өшөө олныг багтаах боломжтой. Дээрээс нь нөгөө хэлбэрээ өөрчлөөд vertical гэж яриад байгаа нөгөө хөндлөн байдаг юм гэдэг босоо болгоод одоо тэр нөгөө нэг үйлдвэрлэх өртгөө багасгаад эсвэл тэр энергийн хэмжээгээ багасгаад холболтууд арай жоохон ондоо болгоод тэгээд нөгөө нэг дахиад нэг тэр зайндаа улам хийх багтаах гэдэг байна гэсэн. За дараачийн цааш тэр нь ирээдүйд яах юм бэ гэж байгаа. Тэнгүүд эхнийх нь болохоор шинэ материалууд. Мэдээж силикон буюу нөгөө нэг силика санд гэдэг нөгөө нэг эснээс гаргадаг юм байгаа үндсэн одоо гэдэг үндсэн материал нэмэх нь өөр материалуудыг ашиглаж болно. Тэр нь илүү давуу талтай одоо гэдэг илүү сайн одоо инсуляшнтэй ч гэдэг янз янзын давуу талтай байгаа. Тэгэхээр нэг давуу тал нэг боломж одоо гэдэг сайжруулах. Дахиад нэг боломж нь болохоор загвараа өөрчлөөд байгаа. Өмнө нь болохоор одоо гэдэг ингээл гэртэн байдаг мэдгээ загвар үүдэг. Сүүлд энэ 3D дизайн гэдэг FinFET гэдэг одоо нэг загасны тэр нэг одоо нэг сэрвэ байлуу те нэг тэрнтэй төсдөг нэг арай нэг ондоо жоохон сайжруулсан загвар гарч ирээд байгаа. Тэгэнгүүт нөгөө нэг юм нь улам нарийнхан болоод одоо тэр нэг expose хийж байгаа surface гэж яриад байгаа. Тэр нэг холбож байгаа юмуд нь арай ондоо болоод тэгэнгүүт тэр нь илүү сайжрах гад илүү одоо efficient болох гад жижигхэн зайд илүү их багтааж болох гад. За тэгээд дахиад нэг сүүлийн юм болохоор энэ интеграшн буюу зүгээр нэг чип биш чипээ ингээд бусад өөр төрлийн чипүүдийг холбоод нийлүүлсэн чип одоо гэдэг нь те 2 3 чипний төрлүүдийг нийлүүлсэн одоо нэг тийм арай нэг том бүтцийг гаргаад байгаа. Тэр бүтцээ анханасаа зөв бодоод холбоод хийчихэнгүүт нөгөө нэг одоо гэдэг нь тогны их усрээ хоёуланд нь шээлж болохоор ч тийм үү те. Тэгэнгүүт нөгөө нэг жижиг зэнд илүү их багтаах боломж нь бас өсөх гэдэг гэсэн. Тэгэхээр нэг шинэ материалаар эсвэл арай нэг шинэ загвараар те одоо гэдэг нь дизайнаа жоо өөрчлөлт дээрээс нь холбож байгаа бусад одоо гэдэг нь мультифанкшн гэдэг өөр юмнуудыг нийлүүлсэн чип гаргадаг болоод ирэнгүүт бас нэг давуу талтай илүү одоо сайжрах боломж байна гэсэн. За тэгээд энэ одоо харж байгаа бол энэ планер буюу те одоогийн одоо энгийн ингэж хийдэг байсан FinFET гэдэг арай нэг ондоо болоод тэр нэг голын source буюу те нэг тог мөг дамждаг юм нарийнхан илүү нарийнхан гэхдээ өндөр болоод нэг холболт нь арай ондоо болоод ирж байгаа. Тэгэхээр бас нэг тэр gate all around гэдэг бас арай нэг ондоо төрлөөр хийдэг болсон. Тэгэнгүүт ингэнгүүт арай жижиг зайд илүү их багтаага дээрээс нь тог мог одоо гэдэг юм бусад хэрэглээнд илүү давуу тал гаргах гэдэг байна гэсэн үг. За тэгээд товчхоноор энэ дээр болохоор Moore's law-ыг ярьлаа те анх бол ингээд харж байгаа за ийм юм байш үдэг хэлсэн. Дараа нь хууль буюу те хүмүүс тэрнийг нь биелүүлэх гэж хичээдэг болсон. Тэгээд сүүлийн хэдэн жил биелээд яваад байгаа. Тэгээд 2 жил тутамд даблддаг. Энэ нь бол ерөнхийдөө хэмжээнд нэг транзисторын нэг тодорхой хэмжээнд доторх транзисторын тоо нь илүү өсдөг. Дээрээс нь тэрнийг үйлдвэрлэж байгаа өртгөх нь багасдаг. За тэгээд 65 онд бол одоо юу гэдэг нэг 65 мянган транзистор байсан бол одоо 24 он 50 тэрбум болтлоо өссөн юм байна. За тэгээд physical limit буюу нөгөө жижигсээр бол одоо өшөж жижигхэн болох боломжгүй те нэг атмос илүү цаашаа явж чадахгүй болчихгод
өөр яах вэ гэдэг аргуудаа бодох хэрэгтэй. Тэгэнгүүт өртгөө багасгах, дизайнаа жоохон өөрчлөх, материалаа өөрчлөх, тэ тогны хэрэглээгээ илүү сайн болгох гэдэг тийм аргууд байгаа даа. За ингээд өнөөдрийн дугаар маань дуусч байна. Тэгэхээр Moore's Law гэдэг юм маань хэдэн жил чинь 40-50 жил амьд байсан. Одоо яг яах нь мэдэхгүй гэтээ дахиад нэг ойролцоогоор ирэх 10 жилд ч юм уу ямар ч гэсэн нэг тийм аргууд бол байгаад байгаа гэж үзэж байгаа.